2025 оны 4 сарын 18-ны өдрийн аймгийн засгийн гэсэн үр чиглэлийн дагуу төмс хүнсний ногоо худалдан борлуулж буй зах худалдааны төв супермаркетуудад хяналт шалгалт хийх ажлын эсрэг өдөртөмж батлагдсан. Энэ эсрэг өдөртөмжийн дагуу бид нэр 4 сарын 20-наас 5 сарын 5-ны хооронд хяналт шалгалтыг хийж хэрэгжүүллээ. Энэ хүрээнд бол одоо нийтдээ 400 гаруй үзүүлэлтээр 6 аж ахуйн нэгжийн 57 иргэний 16 нэр төрлийн импортын хүнсний ногоо 34 төрлийн жимс жимсгэн 8 төрлийн дотоодын хүнсний ногоо 5 төрлийн дотоодын үр тариас дээж авч пестицидтэй үлдэгдэлж тодорхойлох төрөвчсөн шинжилгээгээр урьдчилан сэргийлэх үйлчлэгийг хийгээд эерэг хариу гарсан 6 төрлийн Монгол хятад сармис импортын жүрж, лимон, манго зэрэг бүтээгдэхүүнийг сорцыг хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторид хотроо явуулж ингэж шинжилүүллээ. Уг шинжилгээний хариу бол ерөнхийдөө пестицид агуулж байгаа боловч зөвшөөрөх хэмжээнд буюу стандарт хэмжээнд байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрч байна. Ард иргэд маань төмс хүнсний ногоо жимсэнгээр хэрэглэхдээ угааж хэрэглэх, сот дуусмалаар угаах, за өөр одоо нарийн одоо зориултын бодисоор угааж ингэж хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Та бүхэн өдрийн мэндийг хүргье. За Дархуул аймгийн засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хүнсний ногоо болон жимс жимсгэнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг ерөнхийдөө 3 өдрийн хугацаанд Дархуул аймагт явууллаа. Ерөнхийдөө Цэгэндар даргын хэлсэнтэй 6 импортын хүнсний бүтээгдэхүүнд илэрсэн шинжилгээг үндэсний лавлгаа лабораторид ерөнхийдөө бол шинжилгээнд хамрууллаа 4 сарын 28-наас 5 сарын 5-ны өдрүүд хамруулсан байна. Ерөнхийдөө пестицидийн үлдэгдлээр ерөнхийдөө баталгаажуулах шинжилгээ маань 400 гаруй төрлийн пестицид шинжилгээ хийсэн. Ерөнхийдөө бол нэг бүтээгдэхүүн 400 гаруй төрлөөр үүссэн гэсэн үг. Ингээд баталгаажлалтын шинжилгээгээр маань пестицидийн үлдэгдэл байх ёстой хэмжээндээ байна гэсэн шинжилгээний хариуг лавлгаа лабораториос бидэнд ирүүлсэн байна. Монгол улсын стандартад байгаа бүтээгдэхүүн стандартаар бол ерөнхийдөө энэ цөөхөн багтах. Одоо энэ болохоор 0.5 мг гэж нь болохоор ерөнхийдөө 0.5 мг байх ёстой пестицид. Бусдууд нь ингээд энэ 6 сар үтсэн нь болохоор Монгол улс тийм стандарт техникийн зохицуул байхгүй гэсэн үг.